Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. ТВС телевизийн бүхэн алдар нэвтрүүлгийн нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн манай дугаарт Монгол улсын гавьяа тамирчин, чөлөөт бүхийн нэр тамирчин Ган зургийн мандах наран хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Сайхан зүсэж байна уу? Сайхан зүсэж байна уу. За манай бүхэн алдар нэвтрүүлэг бол бүхэн спортын төрлүүдээс алдартай тамирчтай сонгон тэдний залуунаас амжилт, амьдрал, ялалт, ялагдал энэ талаар сайхан яриа дэлгэж суудаг юм нэвтрүүлгээ. Тэгээд мандах наран гавьяатын маань монголчууд бүхэн мэднэ. Ялангуяа чөлөөт бүхийн спорт сонирхдаг монголчууд гэх юм байхгүй дэлхийн хэмжээний тамирч учраас дэлхийд даяар мэднэ. Харин одоо шинэ гарч ирж байгаа залуучууд тийм ээ хүүхдүүд бүх сонирхчд энэ хүмүүс зориулсан асуулт байдаг тийм ээ. Мандах наран гавьяатын маань бага нас аав ээж тийм ээ чөлөөт бүх анх барилж эхэлсэн одоо түүх гэх юм уу. Энэ талаараа сайхан хоёлаа ярилцлага чөлөөтийн тамирчинтай байгаа учраас одоо чөлөөтэй сайхан ярилцлаа л гэж бодож байна. Тэгэхээр мандах гавьяатын маань сайхан өөрийгөө танилцуулаад одоо багчуудаа сайхан одоо бага насны хадлаар яриагаа эхэлнэ. За энэ сайхан нэвтрүүлэгтээ бас урьж оруулж агаад баярлж байна. Талархал. За миний бага нас бол Төв аймгийн 100 модгот аймгийн төв дээр. Тэ бас зүгт. Тэгтээ бас нэг 103 сар бол мөнхийн нэг хөдөө томилолтоор гэлдэг. Хөдөө томилолтоор ажиллаа явна. Тэ томилолтоор тэгээд явдаг. Төв аймгийн Эрдэнэ сан цумд Бадын голд чал тэгэл 10 жил 1-р ангиас ахлаад 10-р анги төгслөө. Яг 10 жил 11 Зослонд явахгүй. Зослон мослон гэж хүүхдүүд шиг мэдхгүй. Тэнд яг хаа тэгэл Монгол хүний бас л өсч өндийдэг орчин буюу тэр малгүйтай зодох гихэмшлэнгээр гэл өссөн. Аймгийн төв дээр ирэхээр яг нэг аймгийн төв чинь тэгтээ нэг түл шахахгүй нөгөө байранд байдаг. Тэгээд ерөөс ус мус зөөж үзээгүй. Барилдах гэхээр чинь тийм тамиргүй. Ганц онцлог нь яг хөө тэгээд гарцаагүй тийм уян хөвгт байсан. Бүр төрөлхийн гэсэн их сайн уян. Тийм эрдэн шиг гэдэг шиг. Тийм байсан. Тэгээд тэр онцлогоо дээрээс л баагаар барилдж эхэлсэн тий. Анхны секц. Би чинь бүхийн бүжгийн секцэнд бүртгүүлчихэд тэгэл за бүжигчин болох гэж буцаж явсан чинь юм чинь нөө тэгээ буцаж явсан чинь бүхийн секц хичээлж нь яваад орсон чинь тэгээд бүжгийн секцэнд бүртгүүлцээгээ явахдаа бүхийн секцэнд орсон шүү дээ. Шууд. Тэгээ багасаа барилцсан вэ. Бүр жоохносоо. Одоо нөгөө хүн чинь нэг багаан юм одоо мартсандаг штэ. Би яг хэдэн настаас барилцсанаас санахгүй байгаа штэ. Тэгэхээр л ер нь бүр их жоохноос байсан байх нь тийм ээ. Тэгээд хамгийн анхны медаль 99 онд аймгийн аврагт хамгийн анх төрүүлж исэн гэхээр тэр үйл нэг 13 настай байгаа байхгүй. Тэрнээс өмнө чамгүй хичээлсэн байж таарах гэдэг. Тэрнээс өмнө мэдээж 2-3 жил хичээлсэн байгаа. Дор хаяж. Тэгээд тэр үед сайн сандаг юм нэг тэмцээнд ороод нэг жижигхэн жиндээ өрөхгүй юм тэгэл жин миний жин байхгүй. 29 чүрдгүү байх нь шүү. Тэгэд жинд өрөхгүй болохоор орчин. Тэгээд нэг хат ингээ хоёр гарн дээрээс ирж байгаад дүгэрсэн ч байхгүй. Хамраа нээгээд тэр мэрийгээ сандгийн тэгэхээр их л багасаа л яг хөө тэгээд энэ спорт юу альбаныг ажилд тийм ээ тууштай энэ бүхийн гэж тууштай яваад ирэхээр нэг багаар мэдрэмжүүд нь суусаар тэгэл дадал болоод амьдралын нэг дадал болоод тэгээ өнөөдрийн амжилтанд хүрнэ гэсэн үг л дээ тий. Маш олон жил ер нь тийм багасаа орсон тохиолдолд нөгөө одоо монголчуудын бас нэг яриа байдаг шүү дээ. Хитрхи багаас нь барилдуулахаар бас нэг ах нартаа одоо ялагцаар байгаа зүрх зориггүй болчдгоо гэх. Тэрийг давж туулж одоо тэр байнгын дур тийм ээ байнгын бэлтгэлжилт энэ юмараа давж гарснууд нь ингээд одоо өнөөдөр том амжилт хүрсэн энэ том тамирчид болцсон сууж байдаг. Эрдэнэ санд гэж ярьлаа. Их аваргын нутаг гарал гэсэн үг ер нь бол тийм. Манай өвөө одоо мөхтгой тэр бол
залуугийн найзууд. Залуугийн найзууд. Орны уяаны нэг шил юмнэ. Тий, нэгэлгүй яах вэ? Тэгэхээр ер нь бол Төв аймгийн Эрдэнэ сан цумын угуулаа л гэж явах нь шүү дээ. Тийм ээ, өвөөгөө дагаад явах юм бол ээжийн талаас. ээжийн аавын талаас тий. Аавын талаас бол би яг Төв аймгийн яг энэ сэргэлэн Омонгрийн ер нь 100 мод сэргэлэн хийж авсан шүү дээ. Мандах наран гавьяатыг маань монголчууд одоо бүгд чөлөөтийнхэн маань онцлог барилдаанаар нь сайн мэднэ. Би болохоор бас мэднэ. Маш дээр үес мэднэ. Жохон хүүхэд байхаас нь дөнгөж анх өсвөрт барилдаж эхэлж байхаас нь хотод одоо янз бүрийн тэмцээнд орж байхаас нь ингээл харж эхэлж ирсэн. Өөрийн гэсэн тэр өрмөс төрөний өөрийн чи хэлдгээр буян барилдаантай гэж хэллээ. Тэгээд бярмуутай гэж хэллээ, тийм ээ. Тэгээд анхны медаль 13 настай авсан гэж байна. Энэ хугацаанд одоо тэр олон сайхан багш нараас мэх техник заалгачл явсан баг. Анхныгаа багшиг. За миний хамгийн анхны багш бол Зориг гэдэг багш байдгийг. Төв аймгийн бие тамир спортын газар тухайн үед ажилладаг байсан. Тэгээд яг оч багш дээр очиж бэлтгэл анх сурж байхад нэг хамгийн бага нэг жижиг тэгсэрнэ ингээд юм хум айгүй их сураад ингээд яадаг. Айгүй их өхөөрдүүлнэ. Миний жижиг нь болохоор тэгээд нэг бас партнер гэдэг бас нэг залуутай бид нар фүдүү гэж нэрлэн нөгөө тэгээ ойлоо анхал тэр зааландаа тэгэл бэлтгэл тасна гэж байхгүй нөгөө тэр ирээл тэгээ бодохноо айгүй их тийм хөдөлгөөнтэй хүүхэд байсан болоод тэнд очиж нөгөө бэлтгэл хийгэслүү тэнд очиж нөгөө нэг хөдөлжил ноцолжил нөгөө энерги шатаах газар нь тэр секцэд байж таарсан. Тэгээ тэндэл яадаг тэгэхээр багшийнхаа хайртай шавнырынхаа нэг байснаа гэлэхөө тэгээд залгаад хот орж ирэхэд л за одоо миний хөө оюут мол орж байгаа юм чинь тэнд очив тэгэл хийгээрэй гэл тэгэл алдарыг зааж өгөөл явуул. Алдарыг зааж өгөөл тэгэл алдар дээр ирж хэлтгэл хийсэн. Тэгээд аймаг дээр одоо альва тухайд барилдаг байх чинь нөгөө аймгийн аврагт бол төрүүлчихнэ. Тэгээ хот руу нэг том улсын уран нэрмж тэмцээн дээр ирэхээр байд танд хожигдоол явна. Тэгэл ингэж явдаг байсан болохоор одоо нэг хотын том клуб дээр ирэнгүүт айгүй их партнер өгдтэй. Тэгээд тэн дээрээс айгүй их юм мэдрэмж аваад тэгээд ерөөсөө нэг хотод ирээд нэг жилийн дараа шууд тэр том тэмцээнүүд төрүүлээд гэсэн. Тэгэхээр нэг одоо залуучууд тийм авиастай хөгтүүд ч юм уу те тэр орон нутагт байхаас илүү ингээд дараагийн шат руу багш руу ингээд өгчих юм бол тэр залуучууд чинь тэгээд хурдан гарч ирэх байх гэж би бодоод өөрийнхөө чинь дээрээс тэгж боддог. Танаа үед одоо яг өсвөр залуучууд гол өрсөлдөгч нар ер нь хин байв. Айл аймгийн ямар хүмүүст маш их ялагдж байна. За би Дорногов аймгийн сайн байр гэдэг хүнд. Манай булчин сайна. Булчин сайна. Тий. Сайн байр, Эрдэнэ баяр гэдэл тэгэл ер нь тэгэл дархны эд байна өнөр бат гэл. Батархан амархуу гэл. Би ягаад энэ асуултыг тавьж ийн тэгэхээр бид нар одоо бүгд ингээд 40 орчим 40 гараад ингээд нас явцгаачлаа. Тэр бараг 30-аад жилийн өмнөх энэ сайхан юмаа дурсахаар энэ үеийн одоо чамааг мэд бас бүх болгосон хүмүүс байхгүй бид нэ. Яалж ялагдаж тийм ээ. Энэ хүмүүсээ сайхан дурсахаар цэнхэрдлэгсээр чамааг үзээд бас манай мандхаа чи намайг дурсаж чинь гэд баярлдаг. Бид нар ч одоо бас 30-аад жилийн нүүр үдсэн байж тээ. Чи бол ялангуяа 30 гараа явцсан байна. Би нэг 20 орчим жил гарна барилдсан байна. Тэгэхээр ингээд энэ бөхчүүд гэдэг чинь партнерууд гэдэг чинь бие биендээ айгу хайртай, бие бинийгээ гоё дурсдаг тийм ээ. Тэгээ мандхагийн манд партнерууд бол дандаа л мондгууд байж. Одоо тэр бүгд алдартай тамирчичүүд сайн багш нар. Тийм сайхан багш нар болсон байна. Бүгдлийн спорттой бас тодорхой хэмжээнд бас бүгд одоо байцгааж байна. Тийм энэ тогоондоо байж байна тийм. Би дарахных тэгээд манай дарханд яг тэр үед үнэхээр бас баяраа багшийн шавнар маань би ч гэсэн бас утгалдаал явж илээсэн. Бас гарч иржсэн үйл дээ. Ширүүн өрсөлдөгч нар. Ер нь жолоодын тэмцээн уралдаанд өөрөө орохгүй би багтахгүй. Тэгсэн хэрнээ нөгөө хүнд дуртай байнгын үзэгч. Тэгэл өөрөө чинь барилдааныг харах маш дуртай. Нэг тийм ямарч гэж хэлэх юм дээ нэг тийм ойлгомжгүй нэг ялагдах гэдэг ач юм шиг. Тэгэл харахаар ингээд моостолсон байж идэг. Зангидуулаад тэгээ явж идэг. Одоо би одоо ингээд
тэр барилдааны онцлог гэж яхад ингээд юм хийж чаддаг. Тэгээ баргүй байсан болоод ерөөсөө нөгөө хөл гараа авдаг ч юм уу өргөж яхад нөгөө тамирдуулаад барьдуулаад байдаг. Хамгийн анх удаа тэр одоо чөлөөтийн яг энэ тооны нөхдүүдэд нөгөө танигдсан гэдэг маань одоо 3 онд хүүхдийн их наадмаар урд нь 10 хоногийн өмнө л улсын аврал болцгоцсон. Тэнцээ мод би мултрал явцсан. Тэгээд уранд хүүхдийн наадмаар дархны амар хүүгээ очдөг. Оо за нөгөө айхтар амар хүүгээ. Амар хүү маань өсвөрийн улсаар залуучдын улсаар төрүүлсэн. Тэгээд гарч ирээд нөгөө Төвөнгийн нэг гачин нэг юм сонио өнгөтэй дэркотэй. Нөгөө тэр нэг юм одоо нэг хүмүүсийн эрт үзэн шүү дээ. Одоо нэг октоодын тэгээ манай ээж нэг дарко авч мөнгө байхгүй болохоор дарко нөгөө эртөөцийн тайлаад ингээд залгаад оёод гар ийдсэн. Ямар гоё түүх вэ те. Улаанаас гарсан нөгөөдхөө өмс чинь хонос гарсан нөгөөдхөө өмс чинь. Эрли зөнгөтэй. Тэгээд нөгөөт чинь ялгагдах юм чи яах. Гачин дэркотой амьсгаа гэхэл нөгөө үеийнхэн чи ярина шүү дээ. Тэгэнгүүт нөгөөдх нь гараад анх удаа амархуу очиж. Тэгэнгүүт нөгөө аваргыг хөөцсөн болсон гэж нэг Төвөнгийн гачин дэркотой нэг тэр болсон шүү дээ гээд гих мэтлэнгээр тэгэл анх нөгөөдх нэг сайныг хожихоор тэгэл нөгөөдөл танигдаад эхэлж байгаа юм чинь. Тэгжэл анх бүх рүү хүмүүсийн нүдэнд орж ирж. Амаргүйч тухайн үед үнэхээр мундаг байсан л та. Тэгээ нэг номерыг хожчихор чи мэдээж хүмүүс нүдлээ шүү дээ. Тэгэл тэгээ тэрэндээ өөрөө ч гэсэн урам орсон. Тэ өөрөө ч гэсэн урам ороод би аваргууд хожиж байгаа юм чи алчих юм байна гэд. Тэр тэмцээндээ тэгээ яасан? Тэр тэмцээндээ би мөнгө медаль авсан. Мөнгө медаль авсан. Тэ. Алт авсныг хожоод, мөнгө авсныг хожоод, тэгээ хүрэл авсан. Манай 73 өлзөө ирэж байдаг гэсэн. Өлзөө иртэ хожигдоод хүүхдийн спортын наадмаас мөнгө медаль аваад очижлээ. Бом баяр. 10 төгсгөтөд ирсэн сургуультай бом баяр. Од гэхээсээ ер нь гिचэлдээ их сайн явна л да. Гिचэлдээ явна. Нөгөө хүүхдүүд чинь гिचэлдээ явахгүй нөгөө нэг бэлтгэлээд стад ингээд. Тийм шүү дээ. Ер нь манайхан чи салгардуулах талтай шүү дээ. Тэгээ би нөгөө 5 дахь орой гэхэд гिचэл дээр байж идэг. 5 дахь өглөө гिचэл тарж идэг. Өдөөсөө шочоод хот аймаг 2 ойрхон болохоор очоод зиндээ очоод үзүүлээд ч юм уу хагцад барилчаа нэгтгэд дахиад гिचэлдээ байж л байдаг. Намайг медаль аваад ирлүү байна уу манай ангийнх нэрүүс мэдж байгаа ч юм баггүй тэнцээд явсан. Тэгэхэд манай нөгөө саксны баг нь Төв аймгийн саксны баг бэлдэж байгаа тухайд яг хүүхдийн спортын наадмаар мөнгө медаль авч байгаа байхгүй. Тэгсэн би гिचэлдээ сууж байгаа яг нөгөө медаль аваад ирсэн. Анги дотроо сууж яадаг. Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуурт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүцэд компани таргийн баяр албан ёсоор эхэллээ. Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуурт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сүүцэд компани таргийн баяр албан ёсоор эхэллээ. Яг уу эрт ихэлсэн ч гэсэн эрт ихэлсэн ч гэсэн нөгөө одоо яг амжилт маань орой жоохон гарсан тий. Их удаан бэлтгэж удаан бэлтгэж гарч ирсэн юм уу хаашаа тий одоо. Тэгэхэд чи манай үеийнхнээс чинь гомд орж одоо хэд нар чинь гомбод өгчээд нас чинь шгшээд орчихсон бүр нас нүрчний шгшээд орчихсон. Тэгэхэд би дөнгөж улсын аваргаас анх удаа медаль авч үзэж байгаа юм. Тэгээд 2008 онд хамгийн анх Наранбаатар гавьяат сүхбаах лавгаах гэдэг луухрууд байх шүү. Тэгээ ах нартай үзэж нэг анх удаа тэрний өмнө яг тэр улсын аварга төрүүлэхийнхээ өмнө Дагестан бэлтгэл хийгээд нэг сар хийгээ Солонгос нэг сар хийцсэн. Яг ингээд бэлтгэж жинэл тэгэл өөрийн мэдлгүй айгүй их сайжирсан байсан аа мэдээгүй. Тэгэл улсын аварга нэг мэдсэн чил төрүүлчихсэн. Тэр 8 оны улсын аваргад ямар медаль авсан? Төрүүлэхгүй. Биш ээ 6 оны хүрэл авсан. 6 оны хүрэл. 6 оны хүрэл аваад тэр их надад сонир санагдаад Тэр байна. 6 онд хамгийн удаан эрт секцэнд ороод 20 настай маш удаан хичээлж медаль авлаа шүү дээ. Тэгэхээр тэр мэдээж гоё юм өгсөн байж таарах гэдэг шүү дээ. Тэглүү яг тэр чинь 6 онд анх насан туршид улсын аваргаас медаль авна гэдэг бол ингээд айгүй том гоё мэдрэмж авч байгаа. Тэгээд медаль авангууд бас нэг тодорхой хэмжээний бас нэг алдар спортрон дээрс
Салин цаастаа болчихж байгаа. Ер нь бол амьдралын өөрчлөлт тэмцсэн байна шүү дээ. Тэгээ урамшуул ороод ирж байгаа ч. Тэгэнгүүт салин цаастай болоод би ийм болоод эхлэнгүүт хүн чинь нөгөөт рүү улам зорж байгаа юм. Тэгээ шүү дээ Хариуцлагатай тий. Тэгээд хитрхи их зорж 7 онд мултрахгүй юу? Бэлтгэл цөмөрнө гэж байдаг. Бүр хит хийж. Тэгээ бүр одоо л ална гэх. Гэхдээ та сая хэллээ. Би их орой амжилт гаргалаа. Миний бодлоор 20 настай насан туршидын улсын аваргаас медаль авна гэдэг бол бас нэг орой биш ээ. Ялангуяа танаа жин дээр бол өрсөлдөө ямар байдаг вүлээ, тийм ээ? Тийм. Ер нь бол нүх тун ховор штэ. Хэцүү штэ. Хэцүү. Тэгээ өөрөө чинь барилдааны онцдаг нэг бяр муутай гэж байгаа. Танаа жингийнхэн ч бас бяртаа онц өндөө байсан штэ. Тэгэхээр яг өөрөө л тэгж бодсон л байна. Яг 20 настай одоо ингээд хүүхдэл гэж яриад байгаа шүү дээ үстэй. 20 настай хүүхдэл гэдэг хүүхдэл байсан байна шүү дээ. Тийм медаль авч явах та. Тэгээд 7 онд мултраад. 7 онд мултраад. Тэгээд сэтгэлээр жоохон онсноо. 4 жил медаль авчаад энэ жил мултарчлаа энэ төр гэж бодоогүй. Бас л мултарсан ч гэсэн тэгээд өөрийнхөө дараагийн тэмцээнүүдэд бэлдээл. 7 онд бэлтгэлийн олон өөрчлөлтөө сайжруулаад. Тэгэл явсан. Тэгээд 8 онд тэр 7 онд мултарсан жил яах юм бэ нөө? Тэр жилийнхэн 100 Солонгос руу бэлтгэлд хамтарсан бэлтгэлд яваал юм. Ганти Эрдэнэтх нөгөө зардал мөнгөний дагаал хойч өсгөө нэг тамирчин нэг спонсор тэгэн шүү дээ. Дэмжлэг туслаа. Амьдралд маш том нэмэр болж байгаа. Тэгээд Дагестан руу ч гэсэн яг ганцаараа яваал. Тэр болгоныг ингээ бэлтгэж байгаа. Тэгээд 8 онд төрүүлээ. Тэгсэн чинь зул задарсан даа гэж. Зул задраал төрүүлэл мөрөөдөл байсан болохоос тэр нөгөө мөрөөдөл биелээд нэг мэдсэн чинь олимпиадын тэмцээж явж байгаа шээ. Нөгөө олимпик зүгээр зурагтаар мөрөөддөг жоох байсан чинь өөрөө одоо оролцохоор болсон. Эрхийнхэн тэмцээн 22 настай болсон. Нөгөө олимпиадын тэмцээнд яваад. Ер нь л олимпиад авч дууссан шүү 2 тэмцээнд дээрс. Яг л үзүр дээрс натгаал алдчих байгаа. Тэгэл олимпиад авч чадахгүй ирээл 12 онд дахиад олимпиад авна гэж бодож байсан чинь эрхэн бүр яг бас л авцсан газар нэг тэгэл бүхэн бүдөө өвсөн чинь нэг юм эргэл бас олимпиад үндсэндээ 2 олимпийн циклийг тэгээд бараа ичиж байгаа. Тэгээд хамгийн сүүлд 16 оны олимпийн цэгт төр ястай бас авах гэж тэр чинь наадалт нь олимпиад холбох тэмцээнүүд хөдөлгөөний аврал дээр ингээд эхний 6 байр нь олимпиад хөгж байгаа. Тэгээд би нэг даас барилдаан дээр болоо нэг Украинт барилдаж байгаа. Тэрийг хожоод олимпиад авчихна. Тэгээд медаль төлөө дараа барилдах байхгүй. Тэгсэн чинь нөгөөдгөө хожих гэж юу вэ? Гараа 9-0. Нөгөөд 4-ийн дагуу гэдэг шиг. Тэгээд 9-0 дээрс нөгөөдгөө за байж байгаа эхлээд Никкон аваадах ингээл мэрж Никкон аваад арай тавьшраал. Тэгээд тавьшраал. За одоо дахиад нэг ахиусаар гал тэгээд хамгийн сүүлд нь тэгэл нэг хождгоороо дардгаараа дараал тэгэл дуусчлаа юм л да. Тэгээ бодоход надад бол тэр олимпийн эрх аавн олимпиад оролцох үнэхээр хүнд байсан. Мөрөөдөл байсан. Орчих юм бол би шатнаа л гэж бодоод байдаг. Орох наад босох нь өндөр байгаа гэдэг. Өндөр байдаг. Тэрийг босч чаддаг. Гавьяд маань ингээд улсдаа төрүүлчлээ. Улсын топ тамирчин болчлоо. За мэдээж гадаад дотоод явна. Анхны гадаадын том тэмцээн. За хамгийн анхны том тэмцээн би тэр юу л юм байна л да. Тэр шууд олимпиадын тэмцээн. Шууд олимпиадын тэмцээн. Тэрөөс наан тэр олон улсын тэмцээн нэр яваагүй. Шууд гараал нэг танихгүй бүх ихээр нэг хэцүү байдаг шүү дээ. Нөхдүүд ч бас тийм байсан байна. Тэгээд шууд ирсэн. Тэгэл дараачлан тэр жил 8 он тэгээд жоо минисхний сэтгэлтэй байсан ч гэсэн. Тэрийг 8 онд за олимпиад дууссан юм чи ингээд янзлуулсан. Ахланд ороод янзлуулаад. Тэгэхээр бас формалдаг. Тэгээд формалдаг. Тэгээд тэгэл 9 оны улсын авраас тэгж орж ирэл төрүүлээл Азийн урт 9 онд анхны медаль авсан. Анх очоод шууд мөнгө медаль авчихчихлээ. Гавьяд маань Азийн аваргын 5 медаль байна уу? Бага. Тий, 5 медаль. Миний Азийн аваргын медалуудын онцлог бас сонирхолтой. Тий, тэр талаараа яриач. Нөгөө нэг чөлөөтэй шүү дээ. Хоёлаа чинь чөлөөтэй хүмүүс шүү дээ гэдэг. 60 кг мөнгө авч байгаа юм. За. 66 кг дахиад очоод мөнгө авч байгаа. Тэгээд 74 кг ч дахиад мөнгө авчихсан шүү дээ. 3 чи өгсөд 3 мөнгө. Тий. 3 өөр жингээс. 3 өөр жингээс тийм биш. Наа чи бас онцлог юм байна тийм ээ. Үлмэц юм байна. 74 сард дээшлээг баха тий. 74-өөс дээш барахтаа. Дээшлээд нэг 84-д үзчихгүй байсан. Тэгсэн бол дахиад мөнгө авчих. 86 доо. 86 тий. Дахиад нэг мөнгө авчих байсан юм лөө. 3 оржинд 3. Тэгээд 3 оржинд 3 мөнгө. Тэгтээ бас байсангүй энэ 3-т.
гурал байсан. Хамгийн ихнийхт нь бол одоо эргээ бичлэг үзэхээр баг оноо миний талд чим шиг төрүүлсэн чим шиг санагдаад л. За яг тэгэд хоёр дахь тэр 66-ад орж ирээд бол яхаарахгүй төрүүлчихнэ гэж бодол байсан. Тэгэхээр төрүүлсэн. Яг жин өксөд дээжиндээ өксөд орсон. Ядж явах нутгийн хөхтэй бай таараад яг энэ дээр. Тэгэл угсаа нэг жоохон юм. Нэг 2 оноо бас гарахгүй байжгаад ожигдсон. Тэгээ сүүлийнхт нь дахиад Киргизд 18 онд хахад 74-т болцсон чи яг Киргизийн хөхтэй л таарсан. Дахиад финал. Тэгээ Киргизийн хөхтэй ч нутгийн дивизион дээр нутгийн хөхтэй хэцүүлтэй тийм ээ. Тэгээд сонин нөгөө нөхөр маань Киор дээр ирэхвэлч нөгөө төрүүлсэн нөхөр. Тэр Киргиз цайч өгсөж. Сэргээ шинжилгээнд бүдэрсэн. Гэт. Тэгэхээр ерөнхийдөө тэгэл 3 өөржин тийхтэй төрүүлчих бүрэн боломжтой. 3 дархаа ураг болох боломж байсан л байна тийм ээ. Яг хөө тэгээд заавал Азийн авраг гэхээс илүү Азийн тоглолтын авраг болсон л доо. Тий. 10 оны тийм ээ. Тоглолтын авраг болсон. 10 оны Азийн тоглолтын авраг болсон монголчуудыг огшоосон тэгээд барилдааны агуулгач гэсэн тэр бол одоо ингээд яг оргил цикл байсан уу тэр. Юу л гарч ирж байгаа л үйл дээ нөгөө дөнгөж 8 он төрүүлээд 9 онд Азийн аврагаас нэг медаль авчаа. Тэгээ яг 10 онд. Гэтэ 10 онд бас сонин ч дээ. Би улсын аврагаараа төрүүлж үзээгүй. Төрүүлэхгүй том медаль аваагүй. Тэгээд тоглолтод ялагдсан 10 онд. Нэм очиртой жудод Баямөхт Улаанбаяна гэдэг. Тий. Ажигдахгүй. Тэгээд нэм очир дэлхийн аврагт явж байгаа юм. Тэгээд Азийн тоглолт хэдхэн хоногийн дараа за тоглолтод тэгэл эртэл юм хүмүүс өвлдөн шүү дээ. Ягаад ч юм багш нар одоо тухайн шгшээгийн багш нар энд бол юм байгаа шүү. Энэ явж болно шүү гэж харсан баг. Тэгээд миний нэрч явцсан байсан. Тэгээд тоглолтод очиод ингээд манайх Азийн тоглолтод чи манайх чих өрмөцтэй жодоожлоодох чих сонио. Жодоо сайн барилдахаар чөлөөт айгу тааруу барилдаг. Тэ чөлөөт сайн барилдахаар жодоо тааруу барилддаг тий. Тэгээд 6 онд чинь тэр Цагаанбаатар Баатар чинь төрүүлдэг. Жодоогийнхан чинь нэмхүү гээд бөөнөр чөлөөт байхгүй. Чөлөөт байхгүй муу байлсан. 10 онд бол магадaltaй болчиход байгаа байхгүй. Одоо тэгээ яг чөлөөтийнх нь өөрөө нэг өсгийн дараалалаар хамгийн сүүлээр дандаа олимпич Азийн наадамч гэсэн хамгийн сүүл рүү барилдаг тэгдэг. Тэгээд 8 онд Бээжинг олимп болоод монголчууд амар өндөр амжилт гаргасан. Хүлээлт их үүссэн. Хүмүүс их таньдаг болсон. Тэгээ очсон чинь одоо нэг Баатаруудаас Хүндэгэ Баатар, Цагаанбаатар гэл те Баатар уган Сэрдамп ч юм уу те нөгөө Фокс мос ч бүгд явахад бүгд нөгөө алтан медалийн хүлээлт байхгүй болоод тэгээ хамгийн сүүлд нь чөлөөт дээр ирсэн. Тэгээд хариуцлага үүссэн. Тий. Хинч танихгүй нэг залуу гарч ирээд тэгээд төрүүлээд ерөнхийдөө л Монголд бас танигдчих эхэлж байгаа. Монголд үтгийл Аз дэлхийд байхгүй. Тэр чинь судалгаа дэлхийд дээр л хийж байгаа шүү дээ. Азад энэ жинд ямар нэг хөр төрүүлчихв. Ямар сонир барилтаантай нэг сонир хөр. Тэгээ яг түрүү яриан дээр чинь гарсан Бяр Муута. Тэгээд нөгөө эхлээд таны оноо алддаг барилдааны онцлог ерөөсөө тэр биш үү те. Нөгөө Бярта хүмүүстэй ингээд тулахаар эхлээд баахан оноо алдчихдаг. Тэгээ нөгөө жоохон ирээд ирэхээр зурж нөгөө ажиллаж одоо муутгаж илүү гарч хождог нэг юм тактик байна. Энэ бол багын нөгөө одоо Бярнел асуудал. Хүний нөгөө бие онцлог л асуудал болчиход байгаа. Дэлхийгээс хошоо хөрөл медаль хүртсэн. Монголчууд бүгд сайхан мэдж байгаа. Хоёлаа анхны хөрөл медалаа ярив. Ардаас нь хамгаалсан хөрөл медалаа ярив, тийм ээ? Баталсан хөрөл медалаа тий. За 2013 онд 12 оны олимп бас би түрүү ярьсан тийм ээ 12 оны олимпиад орох гээд орж чадахгүй тэгээд ерөнхийдөө болиулж болчих. Одоо барилдахаа болчих гэсэн байдалтай явсан. Тэгээд эндээс намайг эргээгээд барилдуулах тэр нэг тийм гоё сэтэл мотивац өгсөн ерөнхийлөгчийн тэтгэлэг зөвхөн биш шүү дээ. Тэрийг гаргахад бодохгүй. За би энэ хүртэл хөдөлмөрлж барилдчаад тэрийг авах хэмжээнд байгаа юм чинь. Их нэртэйгээ гэр бүлтэйгээ яриа те. За эргээгээд нэг ойлоо зүтгэе нэг жил зүтгэе үзье. Энэ мөнгө нь байх юм бол амьдрал нэмэртэй. Бас амьдрал нэмэртэй. Өөрийнхөө жинхэнэ хоёр шуугаар олж авч байгаа мөнгө гэж бодлоор тэр чинь бас тухайн 13 оны дэлхийн аварга бол 2 сая төгрөг мөнгө авал сая төгрөг хүрлээ бол 500 мянган төгрөг гэдэг байсан. Тухайн ч юм тэр чинь их мөнгө байсан. Сарын цалин шүү дээ. Тий одоо бол тэр чинь бол тийм нэг өдрийн цалин шиг болчиход байгаа шүү дээ. Гэхдээ тэр бол амар гоё мотивац болж эргэж орж иж байгаа байхгүй. Тэгээд би 13 оны дэлхийн аваргын
Ер нь төрүүлчихье гэж. Ер нь төрүүлнэ гэсэн бодолтой. Тэгэл 13 онд нөгөө 60 жингээ хасдаг байсан хүн чинь болол 66, 65, 66 гэдэг чинь орж ирэл. Тэгэл ер нь үндсэн жиндээ тэгжил тогтож байгаа харж ирэл. Тэгэл дэлхийгээс тэр жиндээч медаль аваад хамгийн анхны медаль авах бас огшоо штэ. Тэгэлгүй яах вэ? Тэгээд дээрэс нь энэ чөлөөт бүх маань нэр хүндтэй Монголын одоо энэ топ спорт. Олимпийн төрлийн анхны медаль тий том спорт шүү дээ. Тэгэхээр чин чөлөөт бүхийн энэ нэг хэсэг жоохон унсан шүү дээ. Нэг бас медаль авахт нь цөөрөөл ингээл Ер нь бол ингээл нэг жоохон унаад тэгээд яг биднээс үе дээр ч юм уу манай багш нар айгүй ид ажилдаг хүн байсан шүү дээ. Нэг гоё сэргэлтийн үе. айгүй сэргэлтийн сэргэн мандуулахт нь тог нь бол түүч нь болж явлаа. Тэгэлгүй яах вэ? Яг тэгсэн. 2013 онд шгшөөг бүтгэхэд эртний шгшөөг дээр дундаа нэгш гавьт байхгүй. Бүгд л яг нэг шижгсэн залуучууд тий. Тэгэл за бүрдээгаа ирцээ. Нанц бүрдээгаа ирцээ. За миний хүүхдүүд өөрөө ч бас дэлхийн медальтай он тий. Тэн чинь нөгөө эргээд өөрөө бас амьдралтай хайтын нөгөө залуу дүүнертэй гэх юм тий. Дэм болоо нөгөө биднээс хоол хүнсэнд нь хон юм авч байгаа тэгээд байжсэн. Тэгээд за таанаас дэлхийн медаль энэ жил дэлхийгээс медаль авах бол би тэр нь чод байр өгнө. Тэгэж. Тэгээд тэр жил би төрүүлээд бүрдээ хамлсан байраа өгөөд гавьяа толоод зүгээр. Хүний амьдралын нөгөө олон жилийн уухгүй явсан дээрээс нь өөрийн унган хөдөлмөр авиас бүх юм гоё нэг өдөр ингээл үр шимээ тод жишээ. Мэдээж одоо үгээр хэлж үзгээр үчгээ аргагүй баярлсан байлгүй. Тэглгүй яах вэ? Тэр эхний жил үлөө нөгөө яг мултрах гэж байгаа барьдаг оноогоор барьдаг чинь. Тэр нэг дараа нь хоёр баталдаг жил гэсэн. Тэр юуг хоёлаа ярья. Тэр ер нь яг яагаад баахан оноо алдсан. Тэрийг одоо тэр чинь баахан оноо алдахгүй шээ. Барилдчил байгаа нь тэр болно. Нөгөө тийм барилдуулаад 8 жилүүд 7 жилүүд гэвтүүлээл ингээд ерөөсөө ийм хийхээр л өөдөөс янз юм хийж аваач гэвтүүлсээр гал 7-0 болчихж байгаа юм чи. дотор юу бодогдсон. Ер нь бол юм бодохгүй шүү дээ. Яг барилдаад гарахад за дуусч яах нүгэд ерөөсөө бодохгүй. Яг л цаг дуусчил дуусна шүү дээ. Тэр чинь мэдээж. Бид нар болохоор ингэж бодоод байгаа шүү дээ. Яана одоо 7 хоноо алдсан. Энэ хүн ч одоо бүр сандарж байгаа бах, хэвээр фал хийж байгаа бах гэж боддог. Тэгэхээр барилдаж байгаа хүний тэр юу үзэгчд бол бас шууд хөндлөнгийнхөө одоо сэтгэл зүгээр хандж байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр хамгийн аимшигтай тэр чинь нэг 6 минут барилддаг төрөмтэй байхад цаана нэрээс минут 40 үлдчихэд байдаг. Талаас их нь явчаад байдаг. Цагийнхан тий. Тэгэхэд минут 40-тэй 38 дээр ч үлдсэн багт нь ихний оноог авч ялаа шүү дээ. Түрүү бас ярианда гавьяд маань цохос дурдлаа шүү дээ. Эхлээд нэг оноо аваадахыг гэдэг. Энэ бас их зөвүүн философи биш үү те. Одоо хүн бол ингээд эхний нэг оноог тэр ингээд дуусах гэдэг шүү дээ ер нь. Магадгүй дахиад нэг 2 3 хоноо алдвал дуусах гэдэг. За ямар ч эхлээд нэг оноо аваадыг гэдэг нь өөртөө сэтгэл зүйн даваа байдал үүсэх гэдэг шүү дээ. Бас нэг авчвал дараагийнх нь байгаа шүү гэдэг. Би эхлээд энийг оноо авчих юм бол болж байгаа юм чи дахиад авъя гэдэг. Одоо магадгүй үнцээр байлтахад за эхлээд ямар ч синжгээл хатгаад аваа гэдэг шүү дээ. Тэгээд тэрийг гайхамшигтай хоцсон. Тэр тэгээд нэг медаль авах бол яг хөө энд ярьж байгаа юм маань юу гэхээр тэр гавьяа цалыг ярих гэдэг юм л да. Гавьяа байгуулсан хүрэл медаль дэлхийгээс аваад. Гавьяа цалаа баталчлаа. Тэгэхээр бас маш сайхан санагдсан биз? Тий. Тэгээ ерөнхийдөө тэр жилүүдийн цикл айгу өөрөө ч их өндөр формтой байсан. Дараа жил нь дахиад дэлхий дээр финалдаал ингээл. Тэгээ тэрний дараас нь олимп болох дахиад ингээд үндсэн дээрөөсөө нэг төрийн англи дээр одоо сошо өглөө нэг 60 юм тэнд л дивжин дээр батхгүй хаалаж явахдаа орой тэр болонд хоёр юм болсон нэг хоёр хам байж чадгийн нэг л болчихсон байсан байхгүй. Тэгэл ер нь ийм өндөр форм циклтэй байна гэдэг бол их спортын хүмүүст бол маш их золиос гардаг. Тэг. Айгүй их золиос гардаг. Гэр бүл, эрүүл мэнд тэр формыг барихын тулд унт нь нэгэн сэтгэл хээ. Эсвэл тамирчин хүнд хамгийн нэг номерын 3 зүйл чи сайн унтах хэрэгтэй, сайн бэлгэлэх хэрэгтэй, сайн идэх хэрэгтэй. Идэхгүй бол бас тэр чинь юу нэг энерги нөхч чадахгүй шүү дээ.
СУЦ компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжууд хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хончих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. СУЦ компани таргийн баяр аль биесээр эхэллээ. СУЦ компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжууд хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хончих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. СУЦ компани таргийн баяр аль биесээр эхэллээ. Говьд мэн жин хэр хасдаг байсан. Ер нь бол жи хасдаг Талдаа юм. тамирчин байсан. Одоо ч шавнартай бол ер нь жи асуулахгүй байх маягтай байна. Ер нь хамгийн дээд нэг 18 ил хассан. 18. Өөрөө ч 60 дээлтэй. Зал өсрөөл 70. Тэгээ 83-аас сүүлд нөгөө бүр яг зодог тайлгахаа өмнө хамгийн сүүлийн тэмцээн гэх юм уу? Нэг 65-д орж толгод үгээ нэг шалгамаар санагдаад байсан. Өөрөө 70-74-гээ барилдаж явж байгаа. Тэрээс 65-д орж толгод үгээ шалгая гэсэн юмтай. Тэгээ хасч орж ирээд нөгөө трикоч нь палаж болчихсон. Намраад байдаг. Ямар ч юмс өөргөө шалгасан төрүүлсэн. Тэгэл за одоо миний Ер нь бол одоо нас явцсан байна. Одоо 34 хүртэл одоо энэ спорт чинь насны залуу нэг штэ. залуу дүүнэртэй нэг өсөндөө сургамж юмнуудын мэдрэмжүүдийн өгчөө тэгэл болсон доо. Тэр тэгээд маш толгоч гэсэн нэг юм бодсон байх. Бодлгүй яах вэ? Шоконд орцсон. Тэгэхээр 5-д орцсон. Олимпиадыг авчихсан. Мундаг эрэхтэй нэг ах хоёроо нэг юм систем биз. Энэ бол юу л да тамирчин хүн бас юм нь байж л байдгийг зөвтгүүл эргэж ирж болдгийг гэдэг л жишээ байна тийм. Улсын авраг гэдэг чинь тоглоом биш тийм. Монгол улсын авраг гэдэг чинь маш том тэмцээн багхгүй юу бас. Тэр чинь анх тэр одоо л яг нөгөө том тамирчин ингэж бол нэг улсын авраг ингээд яриад байгаа болохоос биш. Тэр мөрөөдөл хүний мөрөөдөл шүү дээ тэр чинь тийм ээ. Мөрөөдлөөр тэр чи өөрөө ч гэсэн тэрийг мөрөөдж орж медаль аваад ямар их мотивац аваа явж байлаа тийм ээ. Миний хамгийн амар жаасан түүх бас сүүлд нэг 60 нэг олимпиад хиндлөө 12 ил хасдаг. Тэгэл сүүлдээ нөгөө нэг хилэн дээр юм тавьж чадах юм. Ингээд энэ жоохон худал дэш явчих гэдэг юм чи. Тэгээд бүр яг тулцсан. Тэгээ сүүлийн 3 өдөр нь ер нь хилэн дээр юм тавиагүй шүү. Тэгээд нөгөө тамир муута дээрээс нь их чин хасгаар бүр тамир. Тэгээ хөдлөхөөр хүнтэйг хөдлөхөөр хөдөлж чаддаг. Тэгээд жоохон гүйлээ. Хамгийн одоо өнөөдөр яг жиндээ орох гэж байгаа шүү. Тэгээ өглөө босоод ирсэн чинь нэг 600 г байлуу. 600 г гэдэг чинь одоо юу ахад уулна. Тэгээ нөгөө их хасцсан ч тамиргүй болчихж байгаа. Тэгэл циклон өмсөд нэг 2 цаг. Өөр хөдөлгөөж чадахгүй байж. Гүгээл за одоо мараг болцсон байл үтэй гэсэн чинь тайлал үзсэн. 200 ил. 200 400 авч. Циклон тэр хувцсан дээр 2 цаг гүгэл 400 авч байгаа. За яах вэ гэсэн чинь багш нар за саунд оруулъя. Тэгээ саунд оруулсан чинь гарахгүй авч. Тэгэл бараг чинээндээ тулцсан. Тэгээ бүр тэгэнгүүт ямар ч болсон байхгүй. Тэгэнгүүт картаар гусаал. Нөгөө тэр гарахгүй ахчих гусаад. Бараг миний арьсыг зодгарч арьсыг хуулж аваад байгаа юм яа. Тэгэл 20 минут яг саундтар тэгэл би бол зүгээр л хөдөлж чадахгүй. Ингээд багш нар ингээд хөвлгаар юм заал ингээд тэгэл гаргаж ирээ өвцсөн чинь. Нөгөө 200 г авах хэрэгтэй чинь 100 авсан. дахиад 100. Дахиад 100 болсон. За яа нааш гэж байна. Шууд ингээд сэтгэл санаагаар тийм ч унаал ингээд гівтж байгаа юм чи. Тэгсэн чинь за би хөрхөөс дахиад ганц оруулчих. Одоо тэгэхэд өөр арга байхгүй ч одоо яах юм гээл. Босоод явах тасгаа олж ухаалтаад байж. Ухаалтаа. Тэгэхэд за байж жоохон гівтүүлчих гэж. Сэвж байгаа буцаа аваачаад ухаалт зүүний чаваач. Дахиад аваад шиг. Дахиад 20 минут чи нөгөөдхөө авч гаргаж байгаа шин. Энэ бол одоо ингээд хоёлоо хөгжилтэй мэт яриад байгаа боловч энэ тамирчууны төвчээр тэгэл нөгөө л төрөний ярьдаг эрүүл мэнд золиос тийм ээ ямар их юма золиос ч ингэж энэ амжилтанд хүрдэггүй. Энэ манай нэвтрүүлгийн бас үндсэн агуулга ийм л дээ гавьяд одоо энэ тамирчид яг ямар замаар яаж амжилтанд хүрсэн энэ алдар нэрэнд хүрэхийн тулд одоо юуг туулдгийг энэ болгоныг ингэж хоёлоо энгийн сан хуучлах хэрэгтэй байхгүй. Тэгээ саяны энэ жишээн дээр ингээд ухаалтлаа савн суун хэрж одоо гэхдээ энэ тухайн үеийн сургалт тасгалжуулалт одоо ингээд тамирчдын одоо юу гэж хэлэх юм бэлтгэлийн одоо нэг өндөр ачаалж одоо жин хасах ч бас нэлээд ангил 10 ил мэлэгдэж одоо эрүүл мэнд талаас бол буруу байсан байна гэдэг одоо сүүлийн үед бас ойлгоод тахшгүй тийм багш нар. Тэглүү яах вэ? Одоо тэгэхэд одоо юм чинь хөгжиж штэ.
шинжлэх ухаанд талаас одоо жин асахад бидний шиг тэгж ус мус хамаг юм асахгүй одоо заавал одоо энэ холимгийнхэн ч юм уу дэлхийн том топ төрлөх жин асахнаас 20 ил асч байна. Орж ирэл зодтолж байна тийм үү. Нөгөө нэг юм жин асах систем усаар ус уугаж тийм тэдэн литр ус уугаа тэгээд ингээд тэр усны системүүдийг ингэж эхлээ усаар гадна хөөгөөд буцаад усаа багсгаад ч юм гэх мэтлэнгээр One Championship шинж хатгатай ажиллаад One Championship руу очиод зодоо модон тэнгүүд тэр эрүүл мэндээс нь ч гэсэн цаадуулна. Ой нөхөр та шээсэн хадресн тест авъя гэд. Шээсэнд усны хэмжээг харж байгаа байхгүй. Тэр бүр усаа хасчих юм бол болохгүй. Энэ хүн хумааталтай. Хасалтай гэх мэтлэнгээр одоо дэлхийн топ төрлүүдээс алтгаалаад одоо энэ асах масах чинь ингээд энэ шинжлэх ухааны талтай хөгжиж эхэлж байна. Энд бас хөл нийлүүлж алахгүй бас болохгүй. Сургалт судалгаа бүх юма бас ингээд зэрэг явахгүй бол боловсрохоор болчих тийм ээ. Аялаа баахан дэлхийн аварга улсын аварга ярьлаа. Нэг сэдвийг ярих гэхээр бас надад жоохон ингээд нэг л одоо нөгөө бүр нэг цээжний голд нэг харамсмаар юм байдаг гэдэг шиг. Ганцхан надад биш бах л та. Монголчууд бүхэд хайртай ард хүн монголчин бүхий орн шүү дээ. Ирчүүд нь баг ихэнх нь бүх сонирхдаг. Ганц хүнсний бүгч гэлтгүү. Чөлөөт цаан биж удаа бүгдийг сонирхож байгаа. Тэгээд гавьяа маань тэр нэг олимпийн наадмыг л одоо хоёлаа сайхан хуучлаа. Тэр одоо анх удаа нөгөө хөсөж мөрөөдсөн олимпиад оролцож байна тийм үү. Тэгээд орлоо. Тэгээд медаль одоо би өөрийнхөө өнцгөөс ярил л да. Медалаа бараг авчлаа. Монголчуудыг өста магнаг нь хаагрууллаа. Хэдхэн секундын дараа гониглууллаа. Энэ өста асал тамирчны зам одоо юу гэж хэлэх юм бэ? Яг юу гэж хэлэх би бол мэдэхгүй байна. Танаас сонсъё. За 16 оны олимп бол бас ер нь хүнд хилсэн хүндч болсон гэдэг шиг. Нас өдрийн өвч гэсэн бас нэг жоохон ер нь 30 хүрсэн тий. 30 наслаа болцсон. Үүнээс цааш юм байхгүй. Хэцүү. 34 бол одоо энэ 34 настай эргэж очино гэж их спортод байхгүй шүү дээ. Ер нь байхгүй гэж тооцоолцсон. Тэгэл ер нь хамаг байдгаа тавиалаа орж байгаа. Тэгээд яг зүгээр яг олимп эхлэхэд зүгээр тэр сэтгэл зүйн тэр юмнуудыг хүмүүс бол мэдэхгүй л дээ. Олимп эхлэхэд ингэж байгаа. Ор дотор нь би жингээ үзүүлээд маргааш барилдаж байгаа. Тэгэхэд бид нар нэг жин тавиад гадаа нэг хоол шингээ ганц нэг усандагаа уугаа те. Тэгээ юм яраа зогсож яхад тэгээд тэр утгууд ямар мэдрэмж төрж ирсэн. Юусэн ингэж маргааш бити болоосоо л гэж бодчихсон. За. Маргааш олимп эхэлчих юм бол ингээ маргааш бол ямар ч процесс болох мэдэхгүй тийм үү. Зүгээр л амар их тийм айц догтлол гэх юм уу те. Маргааш бити болоосоо л гэж бодсон байхгүй. Тэгээ одоо нэрэг гэж ярьдаг. Тэгээ нэрэг гэх юм. Яг өнөөдрийн байгаа нь ингээд жиндээ ороод тавьсан гоё байт. Ингээд байгалагаасаа ингээд амьдрал яг энэ өдрөөрөө байж байгаасаа гэдэг шиг. Тэр тэгж боддог байсан. Яг нөгөө олимптер манай эмэгтэй баг яваас мултраад Бацгбаатар ингээд ложигдвол тэгэл эрэгтэй баг ингээд барилдаас тэгээ олимп дуусчих хамгийн амар зай. Тэгээ олимпийн хамгийн хаалтын хамгийн сүүлийн өдөр байхгүй юу? Харин тий. Хаалтын хамгийн сүүлийн өдөр. Тэгээд манай багийнхан ингээд барилж хожигсоор хамгийн сүүлийн өдөр өдрөө хоёрсох нь болчихсон. Тэгээд хамт хийсэн залуучууд бэлтгэл хийсэн залуучууд бүгд нэгдүгээр төгт очигдчиход байдаг. Ингээд ямар нэг шалтгаанаар хожигдсон. Тэгээд хамт хийсэн чинь миний бэлтгэл тэд тань байгаа гэж бодмоо зү. За тэгээд хөдрөл маань хоёул хамгийн сүүлийн өдөр болтгоос чи хөдрөл маань бүр ингээд биеийн өвдөөд ингээд яг олимп татсан чинь ингээд хамаг үеийнүүд нийтдээ хавтаад өвдөөд. За барилдах нь бол бодлоо болсон. За. За барилдах нь бах. Тэгээд одоо хүн ялах нь бол хүн ялна гэж л ойлголт байна. Амжилт гарах болсон. Тэгээ хиннээс харах үгээр өөрөөсөө хамгийн сүүлд багийнхаа хамгийн итгэл найдварыг аваад үлдсэн. Тийм дарамттай. Тэгээ хүнтэй ч юм ярихгүй ингээл төвлөрөл. Тэгэл гарсан барилдаа цайхан болсон барилдсан ингээл явж байгаа юм та төлөвлөгөөний дагуу бүх ингээл. Тэгээ яг хөрлийн төлөө хамгийн сүүлд нь юм ирэхэд тэрүүхэн зов тэгэл. За ер нь нөгөө нэг тэр их дарамтыг давчлаа шүү. Дарамт хүлээлт одоо хамгийн гол нь тэр чинь Монголын эрхтэй чөлөөт өгч чинь 80 оны Москвагийн олимпиас хойш медаль аваагүй. Тий. Одоо ч аваагүй. Тий.
сая толго маань өнгөрсөөл бүр яалаа тий. Тий. Ингээд яг би бол яг маань яалаа. тий савгэрл маань яалаа ингээд аваад ирдсэн. Тэр 36 жилийн дараах хөдөлмөр байсан байхгүй. Тэр хүмүүсийн монголчуудын хайртай хүмүүсийн хүсчүүлсэн юм байна. Аваад ирдсэн минийх биш. тий. Тэгээ тэр их хүлээлт хүслийг аваад ирдсэн. Тэгээ яг хувийн соустаа өөрийн мэдл ер нь хүний зарим нэг энэ сэтгэлийн тийм хит их богшсон тэр сэтгэл хөдлөлч юм эмоц хяналтгүй гардаг гэж байгаа юм л та. яг л тийм л юм болж байгаа. Тийм. Яг л хяналтгүй гараад Тий. тэгэл нүдний болонд баярлаад байж нүдний болонд юм нэг л хувьс гээд Нэг юм өөр бүртгүүлээд дөөл явж байгаа чинь. Тэр дээрээс гомдорж хэн залбоо хоёр за тугаа бариад тэрүүхэн хоороос дээрээс буугаал ирэх хооронд дээр баярлаад доор авчрах хооронд юм өөр эргээл. Маа хоёр багш маань тэгэл хоёр багшийн буруу үнэхээр биш л те. Тэр хоёр багш бол өөр яах юм бэ чаавс тийм үстэй. Тэр манай жилээд хамаагүй байдаг л аргаал хэрглэж байгаа. хэрэгжилж байгаа. Тэгээд тэр бол үнэхээр одоо би тэрийг бас ярих гэхээр бас ингээд юу л оргиод байна л та. Тэр олон жилийн дараа тэр хамгийн магадлалтай хамгийн оргил одоо тэр сайхан тэгээ яг олимпиад дуусч таарсан. Тэгээ тэр сайхан медалийг тэр хасан гэлээстэй бүрстэн зүгээл алдсан гэж бодохоор түр Монголын одоо ард түмнийг бүгдийг нэг дор баярлуулад нэг дор гомдоочихсон юм. Бүгдийг нэг дор. тэрийг бол яг мэрэгжлийн үүднээс нь дараа нь ингээд бичлэг анализ хийгээд зөндөл үзсэн байгаа шүү дээ та нар. Тэр бол ерөөсөө цэвэр миний зүгээр хувь хүний бодол шүү. Тэгээд монголчууд ялагдахаараа бусдаас буруугаа хайдаг байдаг гэж хүмүүс янз бүр юм яриа л байдаг. Тэр бол ямар нэгэн байдлаар тэгж одоо идэвхгүйгээр зүхтаж байрж тэгж яасан юм биш. Тийм ээ? Зүгээр эмоцоо гаргаад хойшоо хідэнгээ үсрээл алхацсан юмнаас л тэр шүүгчийн үзмж бас орсон гэж би боддог шүү. Тэр бол яг тэр чинь харахгүй дээрээс даалгавар шүүлт явж л байсан л та. Тэрийг бол яг багш нар мэдчихсэн ч гэсэн хэлэхгүй шүү дээ тамир чинь. Би бол тэрийг мэдэхгүй. тийм. Ингээд барилдаад өөргөө юм болоод явж л байгаа. Тэгээ яг тэр юу би бодоход одоо тэр олимпийн тэр нэг хэцүү асуудлыг ингээд бодоход томчуулж гисэн тухайн үед одоо багын лавсан гайтар бас надад уулзаад хэлэхэд тэр ондог хүмүүс чинь бас нэг юм тунгааж байгаа шүү дээ. За яг хөө минь хөө. Энэ чиний буруу биш. Энэ зүгээр нэг ядуу доороо буураа үлдсэн. Жижиг болно л гэж л асуудал ийм том зургаар ийм л юм байна. Нэрэл тийм байгаа чи. Хизэнээс байсан л асуудал юм шиг. Америкийг ч юм уу, Оросын ч юм уу, шүү дээ. Японыг хизэж тэгж торгоод тэгээд тэд нар чинь хүүгээд баярлаад дивжинс гараа явж байгаа. Тэгэл нөгөө тэр ингээл үсэл байгаа л үлдчихлээ байдаг. Тийм кейсүүд зөндөө байдаг. Тэнгүүд улс орны юм Тийш дээ. тийм хүчтэй биш байгааг илэрл бас давхар гарч ирж байна. Тэгсэн. Тэгээд гавьд үн яг би жоохон хэд хувийн л асуулт асууж магадгүй. Одоо ингээд нөгөө ингээл Монголдо ирлээ шүү дээ. Яг ирэхэд бас хүнд байсан. Одоо очиход юу гэх болдооч гэдэг юм уу? Ер нь гэхдээ тэр шокноос гараагүй би тэр том хожигдол одоо лөөвөрлө гэж ярий дөө хоёлоо ерэн шудраг. Би бол лөөврөг ярьчмаар байна. тэр лөөврийг чинь гэх тий. Тэрнээс хойш би л 2 сар орсон юм шок орохгүй. Үгүй юу хийж байгаа мэдэхгүй. Одоо тэр одоо нэг юм шоконд орсон чинь ингээд магагаа тэгээд бид нар ингээд хамаагүй ингээд тархилгоороос аваад ундаг да. Тэгдэг. Тэгээ босчлаад ингээд яаснаа сандгүй шүү дээ. яасан санахгүй. Тэгээ тэр хооронд нэг өчнөө цаг маг болцсон ч үгүй. Тий. Яг тийм байдалтай нэг 2 сар бас ингээд хинтээ хаана уулзаж юу ярьсан юу болсон ч юм уу тэг юу ч санахгүй. Тэгээд ингээд бүр ингээд тэгэхэд монголчууд хэцүү шүү дээ бас. Тийм шүү дээ. Зарим нь бол одоо арчаагүй марчаагүйгээр нь дуудсан тохиолдол зөндөө л хажижсэн тий. Ч юм уу хаамаг Тэсвэр төвчээр байхгүй байж байхгүй. Одоо ч тэр постыг орж ирэхээр дор нь тэр комментууд дахиад явна л нөгөө загсны ой санамжтай хүмүүс бол одоо жишээ нь яг өнөөдөр хоёлоо ярьсных би бас нэг яг цаана мөн чанар тэр хүний сэтгэл дотор юу байсан энэ болгоныг ойлгодог хүмүүс байгаа. Юу ч ойлгодгүй бас нэг юм маас биш үү. Ерөөсөө л хоёр талыг харахгүй шууд нэг талаар нь зүтгээл нөгөө муулах чиглэлээ барьж авдаг. Маасууд биш үү бас. Сүүцэд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжуурт хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хочих боломжтой.
эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сөөцөд компани Таргийн Баяр албан ёсоор эхэллээ. Сөөцөд компани үйлдвэрлэдэг таргийг худалдаж авснаар хонжууд хөтөлбөрт оролцож нэг өрөө байр хожих боломжтой. Эрүүл мэнд дархлаагаа дэмжиж нэг өрөө байртай болоорой. Сөөцөд компани Таргийн Баяр албан ёсоор эхэллээ. Тэр цаг хугацаа энэ баяр хөөрөл тэр сэтгэл юун дээр явдаг вэ гэхээр бид нар ерөөсөө тэр дэвжэн дээр гараад ч юм уу амьдрал дээр ч гэсэн байх хэвээр нэг юм юу гэдэг вэ гэхээр одоо цаг хугацаанд амьдрдаггүй. Одоо цаг хугацаанд байдаг. Тэрэн дээр л шалтгаална. Би одоо цаг хугацаанд яг тэр барилжсэн цаг хугацаанд байсан бол юу болох вэ? Тэр төрүүлж би цаг хугацаанаас төрүүлээд хожичаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр би өөрөө цагаасаа төрүүлээд баярлцсан учраас тэнд юу болж штэ. Тийм асуудал гарч байна. Алдаа гарч ийн гэсэн үг. Тэгэхээр энэ нь ерөөсөө цаг хугацааныхаа одоо цагтаар бай гэдэг л. Бэлтгэлээ хийлээ бид нар. Тийм үү? Бэлтгэл хийгээд ингээд хүүхдүүдтэй ингээд бэлтгэлээ хийгээл нөгөө чинь ингээд нэг хоноо алдаа ч юм уу те. Нөгөө шатаж босч ирээд ингээд ууралч ингээд одоо ингээд босч. Тэр яаж нөхөр өнгөрсөн цаг хугацаанд очиж байгаа. Тийм байна. Тэр болоод өнгөрсөн цаг Тийм. хугацаа. Нэгэн доноо алдсан. Тийм. Тэр удаа хамаагүй шүү дээ. Одоо энэ яах вэ? Одоо эхлээд нэг оноо аваад. Тийм. Эхлээд нэг оноо аваад. Таны одоо баг брэнд үг боллоо шүү. Эхлээд нэг оноо аваад юу ч гэсэн тий. Тэр чи яг одоо цаг үедээ байна шүү дээ. Бид нар ингээл барилдахын өмнө дивжин дээр гараад төлөвлөдөг тийм үү? За одоо тэгж байл та ингэж байл та. Би бол шавнартаа тэгээд бас за төлөвлөх юм байхгүй нөх. За яг тухайн моментод таарсан юм. Одоо гараад үз хажуунаас багш нь юу харагч нэмэрч хэлнэ. Дивжээч нь өөрөө чамайг яаж барилдахыг заагаад өгнө л гэж байгаа байхгүй юу? Ер нь бол их сайн бэлтгэл хийчихвэл их сайн багшийнхаа үгэнд орсон хүүхд бол тухайн моментыг өөрөө сонгол барилдаж шүү. Гол барилдсан тийм. Дивжийн хажуунаас хэлэхэд багшийн хэлж байгаа ормооргүй байна уу? Энэ орхоор нь хилээд байна уу? Орхооргүй. Магадгүй зүгээр харах нэг өөр барилж байгаа мэдрэмж бас нэг өөр байхгүй. Тэгэхээр ч одоо ерөөлтөө тэ тийм байх шүү гэдэг. Над бол энэ нь орчих гээд байна штэ гэдэг. Тэгээд ер нь гэтээ миний зүгээр одоо хүүхдүүдэд ч юм уу залуучуудад энэ амьдрал дээр ч гэсэн ялгаа байхгүй. Тэ мэ? Бүгдээ амьдрал дээр залгаад гарлаа гэхэд ингээд өнгөрсөн цаг хугацаанд амьдрдаг хүмүүс байх тийм үү? Тийм алдаа гаргаслаа гэд. Эсвэл ирээдүр рүү очиод өөрөө болоогүй байж тэ тийм хэмжээнд би одоо тийм ингээд явчих гээд байдаг. Ер нь одоо цаг хугацаан дээр бэлтгэлээ жижиг деталь жижиг юмаа төгс гүйцэтгээл гэсэн. Маш ер нь бол их гоё философи л тоо. Тэгээд мантхай маань хоёул тэр төрөнийхөө олимпийн барилдааны тэр яриагаа одоо энэ өрөөд ерөнхийдөө өндөрлөе. Ямар ч байсан тэр бол монголчуудыг нэг баярлуулад, гониглуулад, талцуулаад ингээ хайсан сэдв. Тэр одоо том тэмцээнд тэр том амжилтыг атгаад алдсан хүний сэтгэл зүг ойлгоогүй ч нэг хэсэг байгаа, ойлгож байгаа ч нэг хэсэг байгаа, тийм ээ. Тэгэхээр энэ бол бас тамирчууны хувьд бас олдоод байдгүй аваагүй байж болно. Тэгтээ медалийн төлөө барилдана гэдэг чинь тийм хүн болгоны хийдэг ажил юм уу? Тийм үстэй. Тэгэхээр бол би бол зөвтгөж өмөрж говьтыг бол тэгж л өмөр. Тэгээд ерөнхийдөө ирээд ингээд мэдээж бас бэлтгэл сургуульд ирчих хүмүүс олорсон баха. Тэгээд ингээд ажил амьдрал аху багш нартайгаа холбогдсон алдар спорт орныхоо дасгалжуулагч болсон. Тийм ээ? Одоо тэгээд нөгөө өөрөө дасгалжуулагч болоод олон шав бэлдэжсэн хүн, өөрөө тамирчин байсан хүн хоёрын ялгаа юун дээр их гарч чинь, юун дээр бодогч чинь. Ер нь бол маш их юм дээр бодогдно. Хамгийн наазах нь ахвал нөгөө нэг бэлтгэл дээр нөгөө эхлэхээс хол эхэлж байгаа. Тэнгүүд нөгөө нэг би мэ чинь хуучин тамирчин байхад яг нөгөө жоохон сүл дээр гавьяат жоохон толгой томорцсон гэх юм те. Үзөө бүдүрцэн. Чихэн дүл ирчих юм те. Тэгээд бэлтгэл рүү ороход жоохон оройд ч юм уу те ингэсгээд хүмүүс биеадаага уцаа яж чинь наан гэсэн нөгөө нэг том цалтгууд ингээд нэг тэгээд сууж идэг та те. Тиймэрхүү байдалтай л орж ирнэ. Тэгэхэд би бол тэр багшийн зовлон ойлгохгүй. Өөрөө одоо харангууд хин нэг ингээ яг бэлтгэлээ эхлээл ингээ яг гоё жигдэл ингээ явах нэг гэсэн л юм ороод ирдэг. Эсвэл нөгөө нэг бэлтгэлийн гоё темп ивжэм ингээ явж идэл нөгөөдөг чинь ингээ бөхсөө шидэж чадаад ингээ байдаг ч юм уу те. Гэх мэтлэнгээр ингээд бодгоод багш хүн гэдэг бол те
Тэгээ олон хүнтэй харьцдаг. Амар олон хүнтэй харьцдаг байхад би тамирчин байх үед одоо яадаг Тэгвэл харьцдаг байж гэж. Өөртөө за гоё байж таа гэдэг шиг юм бол гэх мэтлэнгээр ингээд амар олон асуудлууд байна. Бас ингээд багш нарыгаа одоо ингээд яагаад унтгаа өглөөд идэг байсан тий хоолоо идчих гэл тий хоолн чанартай байна уу гэдэг багш нар зайлууд энд гартгоонд очсон хэрүүл хийсэн Тогооч болоод явж идэв. тогооч нартай хэрүүл хийчихсэн өөрсдөө хоол хийж өгөөл явж идэг. Тэр бол идэл зүгээр байна гэсэн юмэр мэсмэслэгээр ингээд утгад амар их юм багш бол тоолдог л таарсан байгаа байхгүй. Тийм багш нарыгаа одоо ойлгож одоо багш нараасаа бүгднгээс нь бас өгөнд орохгүй байсан. Зоож исэн бол өдий зэрэгтэй хүртэл мань бас чихвч хадаас үлж исэн бол уушлараа гэж үү? уушлаарай. Тэгээд одоо өөрөө биеэрээ мэдрэж эхэлсэн. Тий, тэгэлгүй яах вэ? Мундаг багштай тийм ээ холбогдсон. Тэгс. Энэ амжилтыг гаргахад мэдээж алдрын багш нар, Тэ мэдээж шгшээгийн багш нар, шгшөөгийн багш нар байсан. Хамгийн анхны суур мужлийн дэвсэн зэрэг багш маань байсан. Тэгээ үндсэн багш буюу цогтой багш, суур багш маань ингээд одоо яг л нэг тамирчны тамирчин бэлдсэн хоёр багш тийм ээ. Жирэ тэ Гавьяал төрүүлсэн хоёр шүү дээ тий. Гэт сэтгэл санаатай нь ойрхон бүх ингээд ахуйтай нь ойрхон. За энэ ингэх гээд байна. Одоо энийг ингээ тэ гэд гих мэтлэгээр ингээд яасан багш нар хамбоинд тэзэрх төрцөн явж байгаа юм байна да. Чи тамирчин байхдаа нэг тэмцээн за дээдл нь яг 6 одоо 5 6 ч юм уу барилддаг байсан баг. Одоо нэг тэмцээнд баг 50 60 барилдаж байна. Юу сэтгэл болгоноороо шав болгон дээрээ. Яг одоо ингээд тэмцээнд нэстэнэ 50 60 гэдэг чи яг үнэн тэр өдөр чинь барилдаж байгаа. Тэглгүй яах вэ? Ингээд тэгээ дээрээс нь нэр. Дээр нэр ялагчаар бохомд нь ялхаар баярлна. Зүрх бол мөнхийн савлаас та. Мөнхийн савлаас. Тэгээ багшны тэгтээ нэг сайхан юм шавнар сайхан барилдах. Шавнар хэр болж байна? Шавнар сайхан болж байна. Одоо эхнээсээ одоо багшлууд яг засгалжуулагч яг албан ёсоор засгалжуулагч болоод 22 оноос хойш засгалжуулагч албанд шилжсэн байна. Тэрнээс өмнө бол мэдээж бид нар өөрсдөө засгалжуулагч баг хийжсэн гэж хэлж болно. Болно. Тэр 16 оны Олимпиас хойш би доороо цогоодох гэдэг залууг бэлдээл ингээл 57-аас нахуулаад юм хайлгаад эсвэл ингээд ингэж яадгийг шугаал те. Тэр маань хэдл одоо 24 онд гэхэд насан туршийн явраас хөрөнгө тал авсан. За одоо тэгээд яг хүүхдээс наваад бэлдсэн залуучууд гэх юм бол одоо 20 үрцгээ чинь яг л одоо 2006 онд жагсч эхэлж байна. Жагсч байна. Одоо Арслангийн хүү манай аваргуудын зээ дүүнер гэлтэл нөгөөд бол чинь байна яг тухайн үед ясан залуучууд одоо жилээс насан турш орж ирээд эхнээсээ медаль аваад эхэлсэн. Мэдээж үеийнхэн залуучууд малчтаасаа бол авсан. Тэгээд ганц нэг нь бас яг үеийнхэн насны төрлийн Азийн ургуудаас медаль авцгаач байгаа. Тэгэл хөгжиж энэ да хөгдөд тэгэхэд жил иргэцсэн эхнийх нь багш хүн чинь бас ингэдэг юм эхний хүүхдүүд ингээд ягууд ягаанцаа яг тэр бүлэгтэйгээ байдгүй юм байна. Араас нь ингээд дахиад хүүхдүүд төр ирдэг ингээд хөгждөг те. Тэгэл ингээд одоо өчнөө 100 шав болох шинжтэй. Тэгэхээр гавьят маань ингээд холон хүүхдийг хамгийн наад зах нь эрүүл мэндийн боловсрол олгож байна тийм. За тэндээс шалгарсан шилэгдсэн топ зэргийн тамирчин болох бах. Тэгэхээр одоо өөрөө чинь бас энэ хийж байгаа үйл ер нь юунд тустай Монголын ирээдүйд ямар тустай гэж боддог. Ер нь мэргэжлийн гоё онцлог ба шүү дээ. Багш дасгалжуулагч хүний. Яг нь миний хийж байгаа үйл гэхээсээ илүү би зүгээр одоо манайханд нэг юм монголчууд нэг юм байна шүү дээ. Чадахгүй байж л нэг бизнес хийдэг мөнгө олдог гэхээр хаач нэг бизнес уурахдаг ч юм уу. Тэнд мөнгө олж ийн гэхэл оолуурахад очиж чадна штэ гэдэг ч юм уу те. Тийм биш бид нар өнөөдөр их орноо хөгжүүлэе гэж бодвол яг өөрөөрхөн чаддаг юм аа л игээл. Тэрнийхээ яраар би яг өөрхөн одоо 13 настайгаас хойш барилдсан гэхэр чи одоо өнөөдөр 30 жил энэ спортоор хичээлсэн чиний спортын давуу болон сул талууд ингээд те чанарууд бүгдийн эд эсвэл оноор шингэсэн хүүхдүүдийг
тэндээ л сургаал байж. Одоо аав ээжүүд хүүхдүүдэд яаж авчирдаг вэ гэхээр одоо нөгөө нэг тэгдэг шүү дээ. За яад чи өдөрт уцснаас нь 2 цаг холоолгадаг юм. Яг л тийм проблем үүсэж байгаа байхгүй. Тэр аав ээж ч буруу биш бас. Тий. Нөгөө ажилтаа хөдөлмөрлөөдөг тэг. За тэрнээс нь 2 цаг салгаад бие биедрийг хөгжүүл, хүмүүжил ингээд өгнө. Ирээд тэр болонд хөдөлгөө ангидаг байсан хүүхд эхлээд хүнтэй харьцаа болцсон, нийгмийн харилцаанд байхгүй болцсон. Тэнгүү тэндэнд ороод эхлээд нэг хар яар гал зодтолдох гээд байдаг байсан. Сүүлдээ нөгөөд бол тэгээ хүүхдүүд зодолж ил танилцдаг шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ахын дүүгээс Тэгээд төсөл зэрэгэл тэгэл гэсэр бот нөгөө хүүхдүүд чинь сүүлдээ өөрөө амар гоё харилцаатай болоод тэнд нийгмийн ажиллах чадварцсан. нийгмийн амьдралд суулцаад эхлэнгүүт аав ээж нь гэсэн эргээд баярлаад ирж байгаа. Оо багшаа баярлалаа. Манай хүүхдээс юус ингэдэг байсан. Одоо бид нартэй юм ярьдаг болж байна гэдэг юм уу те. Зүгээр энэ ингээд биднүүсийн багш өнөөсийн энгийн нэг жишээ бол зүгээр бид нар ирээдүйн Монголыг бас ингээд зөв хүмүүсийг бэлтгэж хүмүүсийн ёс суртахууны боловсрол олгох мэдээж тэр том зэрэглэлийн тэр бол шалгарч гарч ирсэн. Энэ 100 хүүхдээс нэг нь л юм. Нэг нь л гаруул гарна тийм үү? Тийм л байдаг. Тэгэнгүүт үлдсэн масс маань юу вэ? 99 нь ядаж бие зуваа байх шүү дээ. Тэгэхээр би 99% масс руу бас хандах хэрэгтэй бол ганцхан масс руу хандчих юм бол нөгөө 99-ээ хайчихна тийм. Нөгөө зааланд байгаа нөхдүүд чинь баарлуу явчих. Тэг нь яг зөв. Наа чи их гоё үг байна. Ер нь тэгээд энэ спорттой ойрхон байсан хүний төлөвшил, хүмүүжил, эрүүл мэнд энэ ер нь Монголын баялаг шүү. Том болохоор тийм ээ. Тэр энэ Монгол даяар байгаа одоо ганцхан би бүхий спортоо яриад амиргүй байна л да. Бүх спорт одоо таеквондо, гүнгэ атлетик, бокс одоо юу гэдгийг энэ бүгд л ер нь бүх багш дасгалжуулагч нар тэнд одоо хүүхдээ эрүүл мэндийн зөв чөлөө цагийн даатгаж өгж байгаа ээж аауд бүгд л бол энэ Монголын ирээдүйн хөгжилд өв нэмрээ оруулж байгаа л ийм маш сайн хүмүүс гэсэн үг гэж би боддгийг. Зөв. Тэгээд одоо сургалт дасгалжуулах бидний намайг байгаа үеийнхээс мэдээж тэр үеийнхээ багш нарын аргагүй шүү дээ. Цаг нийгэм нь одооных шиг юм интернет, чат GPT янз бүр юм хөгжөөгүй байсан. Одоо энэ сургалт дасгалжуулалтын чиглэл ер нь дэлхийн жишээ ямар хуу болж байгаа шүү байна. Хаяад багш дасгалжуулагч маань ер нь тамирч маань ер нь одоо энэ дасгалжуулалт юм ямар хуу өнцгөөс нь хандаж хавнараа ямар одоо өрмөц байдлаар гаргаж ирэх гэсэн тийм төлөвлөгөө байдгүй ер нь. Энэ нөгөө төлөвлөгөө нууцаа ярьж шүү. Чөлөөтийнхэн чинь чөлөөтэй шүү дээ. Тэр ч одоо хаашаа. Энэ яг зүгээр нэг миний шавнар бол ингээд гараад ирэх магадaltaй л да гэдэг одоо багш болгоны нэг тийм нэг бодсон юм байдаг шүү дээ. Яг би энэ залуучуудад хүүхдүүдтэй ажиллаж байна гэхэд одоо ингэж гарандаа гэхээсээ илүү энэ одоо яг энэ хүүхдүүд маань ерөөсөө эндээ нэг яг зориулсан юмда тууштай цаг хугацаагаа өөрсдөө ингээд би яг иймэрхүү юм сонсох гэдэг байсан байхгүй тий. Цаг хугацаагаа яг эндээ тууштай зориулаад явах юм бол ямар нэгэн байдлаар амжилтанд бүгдрээ хүртгэл байхгүй. Болыг гэхэд сахилга бат тий. Ерөөсөө энэ нэг номерт 2 номерт 3 номерт гэж ажлыг хуваарлахгүйгээр за өнөөдөр ирчлээ, маргааш ирлээ, нөгөөдөр ирлээ. Чи ирүүлт хүм бэлтгэлдээ ирж лээвэл өнөөдөр би чамд өнгөлтийг заасан байна. Чи өнгөлтөө сурлаа. За дараагийн заах юм багтан байгаа. Энийг заа. Хэрвээ та бэлтгэлдээ ирэхгүй бол би юугээ заах. Шууд орж ирвэл би тонгороо сагмаар байна гэж орж ирдэггүй л байхгүй. Тэгэх юм бол тэгээд юм алгасах юм бол тэгэл нөгөө олон жижиг эрэг шураг нийлж автомашин болж ингээд хөдлөөд явдаг шиг тэр өдөр тутмын жижиг деталь бэлтгэлүүд нийлж иж том амжилт, том аврагыг, том гавьяатыг, том хөдөлмөрийн баатрыг бүтээдэг гэж миний хувьд боддог яг санал нэг байна. Санал нэг байна. Манай чөлөөтийн чөлөөтэй, ойлоо цаахан чөлөөтэй ярилцж явах шиг байна. Чөлөөтэй. Тэ. Тэгээд одоо энэ хугацаанд бас мэдээж гавьяатай маань өчнөө л олон хүн дэмжиж тусалж явсан байлгүй дээ. Энэ талаараа хоёлаа бас жоохон ярьсан зүг байлгүй. За мэдээж нөгөө нэг тамирчин хүний тийм шүү дээ. Амьдрал асуудал тий амьдрал бэлэг бэлтгэл хоёр дээр явдаг гэж. Тий. Ярддаг шүү дээ тийм ээ. Тэр бол одоо нууж хаагаад юм байхгүй үнэн шүү дээ. Хин надад сайхан бэлэг
нөгөө нэг одоо яхаа дэм тус болно. Тэгэхгүй яг ингээ бэлтгэл хийж байгаа нь өөрөө байхгүй шүү дээ. Зав гарахгүй шүү дээ. мөнгө босгоод тэрийг ингээ олж ирээд өөртөө зурлаа ингээ гэдэг хэцүү байхгүй юу? Байхгүй. Тэгэхээр ч нөгөө хоёрд чинь Тий. алийг хөөх үү? Тэгэхээр одоо хамгийн нэгдүгээрт одоо хэлэхэд анхаарахгүй одоо түүхтэй энэ жил болж байгаа алтар спортынхаа хамт олонд удирдлагуудад талархна. Өдий зэрэгтэй явхад мэдээч тусал тэмцсэн аав ээж нар байна. Аав ээж багш нар маань байна, тийм ээ. Тэглгүй яах. За тэгэл түрүүчийн аялаг ээлдгээр нэг Бэлтгэл хангагч бэлтгэл хангагч ирэлдэг үеийн ирэлдэг үеийн залуучууд маань байна. Хамтл тэд нар тэгэл барилдаж тэднэрэл бүгдийнхээ нэгнийхээ мөрөн дээр гიშгчл амжилтанд хүрж байгаа залуучууд тэд нартай бас өдий хүрэхэд бас ингээд өсдөгч байж. Та нар байгаагүй бол би байхгүй шүү гэсэн утгатай үг шүү. Гэсэн бас хамт бэлтгэл хийдэг байсан хайз нартай бас хэрэлж байна. За тэгээд түрүүнд дурдсан Канти Эрдэнэ атах маань бас намайг хүн ингээ гарч ирэхээс өмнө шүү дээ. Яг гарч ирэх чийсэн тэр нэг хинч биш байх хугацаанд хүн тусалт хэмжээд ингээд шатыг ахиулаад өгж явахт тэрийг бол яхаа явахгүй мартдаггүй юм байна. Үнэхээр ахтаа бас маш баярлж явдаг. За тэгээд одоо үеийн чөлөөтгөх холбооны удирдлагууд мэдээж бас энэ донд орно. Тэ? Тэгэл сум орно гэх удирдлагууд байна. Тусал дэмж дандаа л бас тэ. Тэгээд биднээс чи явж байсан. Энэ хүмүүстэй одоо бүхэл намайг хүрээлэн тойрсон бүхэл хүмүүст баярлалаа гэж хэлээ да тийм ээ. Тэглгүй яах вэ? Аймгийн төвийн тэр нэг сахилгагүй жоохон магадгүй бүжигчин ч болчих байх магадaltaа тэр жоохон хүү одоо өнөөдөр ингээд Төв аймгийнхны бахархал, Чөлөөт бүхийнхний бахархал, Монголын бахархал, дэлхийн хошоо медальтай, Азийн 5 медальтай улсад хэд төрүүлсэн юм бэ? Улсад 9 төрүүлсэн. Дахиад нэг төрүүлж гисэн. Харин тэгээд хоёр оронтоор ороохгүйгээд шижрээ загнаад байна. Тэгэхээр энэ бол нэг одоо нөгөө тамирчдын чинь нэг том тамирчин, топ тамирчин нэг дундаж Дамын митийн бүр нэг юу ингээл нэг зэрэглэлд оруулах юм бол үнэхээр том тамирчны, топ тамирчны л амжилт яалчгүй л гаргасан байна манай гавьяат тийм ээ. Нэгэн бие явуулсан байна. Явуулсан байна. Тэгээд өнөөдөр хоёлоо энэ хугацаанд чамгүй сайхан ярилцлаа. Яг өөрийн чинь одоо туулж ирсэн одоо амьдрал Чөлөөт бүхийн одоо амжилт гаргасан одоо цухас шүү. Цухас зарим нэг медаль юмны талаар л ярилцлаа шүү дээ. Бүгдийн нэр бол бас манай нэвтрүүлгийн цаг мэдээж хүрэхгүй баялаг ариван амжилттай ийм хүн байгаамаа. Тэгээд өнөөдөр бидний урилгыг авч хүрэлцэж ирсэн эрхэм гавьяаттай баярлалаа. Манай нэвтрүүлэг бас одоо аливаа нэгэн хамтрагчтай байдаг шүү дээ нэвтрүүлэг босдог. Манай нэвтрүүлгийн хамтрагчууд энэ сүн соёлыг түгээгч Сүү хувьцаат компани. Тэгээд Сүү хувьцаат компанийнхаа хамт олонд бас одоо нэвтрүүлэг бүтээж байгаа бүх хүмүүсийнхээ өмнөөс бас баярлалаа гэж хэлье. Гавьяатынхаа цаашдын амьдрал олон шав бэлтгэхийн сайхан үйлсэд амжилт хүсье. Тэгээд шавнаас ч олон сайхан дэлхийн аварга, олимпийн аварга, ялангуяа олимпийн аварга төрөх болтугай гэж ирөөё. Эрхэм мөндөд үзэгчтэй өнөөдрийн манай Бүхийн алдар нэвтрүүлгийн дугаар маш сайхан болж өндөрлөө. Нэвтрүүлгийн хоймрыг чимж хүрэлцэн ирсэн эрхэм гавьяаттай сайн сайхныг хүсээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг жаргая. Баярлалаа та бүхэндээ.